дугаар сард Канадын Британь Колумбужийн Принц Жорж хотын хөл хөдөлгөөнтэй Footes Boulevard хурдны зам дээр иргэний агаарын тээврийн жижиг оврын онгоц ослын болт хийх үеэр бол зам дагуу явж исэн автомашинуудын мөргөж бол ноцтой осол гаргасан байна. Харамсалтай нь ослын үеэр бол нэг эмэгтэй амиа алдсан. Түүнийг бол Алекс Гарно гэдэг бөгөөд тэрээр Josie Jackson хэмээх хоёр хүүхдийн ээж орон нутгийн хоккейн бүлгэмд бол идэвхтэй оролцдог юм нийтж ийм бүсгүй байсан. Алекса Гарно болон бусад жолооч нар бол хурдны зам дээр бол ердийнхөө журмаар явж исэн. Буулт хийж буй онгоцыг харсан зарим жолооч нар бол замын цаад руу шахаж амжсан ч гэсэндээ онгоц маш өндөр хурдтай ирж боосон учраас нийтдээ 4 автомашиныг бол дараалан мөргсөн байна. Алекс Гарно бол тухайн үед бол машиндаа байсан бөгөөд онгоцны шууд цохилтонд өртөн газар дээрээ харамсалтайгаар амиа алдсан байгаа. Бусад автомашинд байсан жолооч нар бол хөнгөн бэртэж шилмийн хэлтэрхинд бол зүсэгдсэн байгаа. Ослын болт хийсэн агаарын хөлөг нь бол 2 хөдөлгөөртэй 1980 онд үйлдвэрлэгдсэн Beach King Air 200 загварын иргэний агаарын тээврийн онгоц байсан. Street River нисэх зурсаас бол Принц Жорж хотын чиглэлд ойролцоогоор 400 км агаарын зам туул нисэж байсан юм байна. Нислэгийн үеэр бол онгоцонд 2 нисгэгч, 6 зорчигч гэдэг ингээд нийтдээ 8 хүн зорчиж байсан. Тэндээс нэг хүн бол бэртэж гэмтээгүй бүгдээрээ 9 минут үлдсэн байгаа. Тус онгоц бол агаарт явж байх үедээ онгоцны нэг хөдөлгөөр нь ажиллагаагүй болоод хүчин чадал алдсныхаа улмаас нисгэгчид бол ойролцоох автомашины зам дээр бол буулт хийхээс аргагүй хүрсэн байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол Канадын тээврийн аюулгүй байдлын зөвлөлт болон цагдаагийн байгууллагаас хэргийн газарт бол техникийн болон их сурвалжийн наривчилсан мөрдөн шалгалтыг бол хийсээр байна. Тэгэхээр онгоцны хөдөлгөөр яагаад зогссон, нисгэгч зам дээр буухта аюулгүй байдлыг бас хэрхэн хангах ёстой байсан бэ? Зэрэг энэ асуудалд бол техникийн дүгнэлтүүд гарсны дараа хуулийн болон иргэний хариуцлагын асуудлыг шийдэх юм байна. Тэгээ нийгмийн сүлжээнд бол хохирогч эмэгтэй нөхөр Jordan болон 2 хүүхэдт нь бол туслах GoFundMe аян бол нэгдээд байгаа юм байна. Та 140 м өндөрт 2 сүрлэг уулсын хооронд татсан тунгалаг шилэн дээр алхаж явна. Хөлд орчин гүн хавцал эргэн тойронд чинь үүлэн маань сунаглах бөгөөд яг л агаарт хөвж байгаа мэт мэдрэмж төрнө. Зөгнөл киноны хэсэг шиг харагдах энэ гайхамшиг бол бодит амьдрал дээр хятадын жижиг мужийн руу шилэн бүр юм. Аялалт дуртай адал явдал хайвчдын заавал очиж үзэх жагсаалтыг түүчээж байгаа энэхүү байгууламж яагаад дэлхийн нийтийг алмааруулж байгаа камцтай сонирхолтой. Энэхүү гүүрэн хятадын зүүн хэсгийн жижиг мужийн Тайжоу хотод орших Шиншэнжоу хэмээх байгалийн паркт байрладаг. Энэ бүс нутаг нь бол 93% ойн бүрхүүлтэй, жилийн дундаж температура 17.2 Цельсиус байрдаг учраас зуны цагт сэрүүцэж байгалийн сайхныг таашаахад маш тохиромжтой гэж үздэг юм байна. Гүүрний барилгын ажил бол 2017 онд эхэлж 2020 оны 9-р сард аль биесээр ашиглалтанд орсон бөгөөд нэгдсэн цагаас эхлэн TikTok болон цахим орчинд бол вайрал болж бодит гэж итгэмээргүй үзэмжээрээ сая хүний харахыг хүсдэг газар болж чадсан байна. Гүүрний дизайныг хятадын уламжлалт сайн сайхан аз жаргал хүсэл бэлхийг бэлэгддэг Руи хэмээх хаш идлээс бол санаа авч уралсан юм байна. Нийтдээ 100 м урттай ба 3 өөр долгионлог замаас бүрддэг. Дээд дод болон дунд замууд нь өөр хоорондоо сүлжилтэн огтлолцож, дээрээс нь харахад бол агаарт туялцах хорон туц шиг харагддаг. Энэхүү гайхалтай бүтээлийн ерхий архитектур чинь хятадын алдартай Факсийн хурдан галт иргэний дизайныг бүтээсэн Хиён Чан бөгөөд гүүрний дунд талын тодорхой хэсгүүд нь бүрэн тунгалаг шилээр хийгдсэн учраас доошоо харахад шууд 140 м өндөр хавцал харагдаж айх гайх мэдрэмжийг хослуулт юм байна. Шиншэнжоу гэдэг нэр нь бол монголчлох юм бол тэнгэрийн сахиусны амьдрах ордон гэсэн юм утгатай. Тэр энэхүү уулархаг бүс нутг нь бол эртний галдуулын дэлбэрэлтээс үүссэн биолит чулуулагтай бөгөөд сая жилийн салхи усны салхишилтаар өвөрмөц сүрлэг зохионууд болон хэлбэрчсэн байна. Руи гүр бол зүгээр нэг талбараас нөгөө рүү гарах гарц биш нэгэн төрлийн урлагийн бүтээл болон айцтайгаа нүүр тулах адал явдал юм байна. Хэрвээ та байгалийн сүр жавхлан орчин үеийн гайхамшигт бүтээн байгуулалттай хослуулан харахыг хүсэх юм бол энэхүү газрыг бас аяллахаа дараагийн зогсоолоор заавал төлөвлөөрэй. Үйлдвэрлэлийн болон өндөр эрсдэлтэй ажлын байранд хөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөх нь ажилтнуудын амь нас эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал зүйл байдаг. Гэвч аюулгүй ажиллагааны зааварчилгааг дутуу биелүүлэх эсвэл технологийн горим зөрчснөөс үүдэж нөхөж башгүй хохирол учирч болох нэгэн хэргийн талаар товчхон мэдээлэл өгье. Энэхүү харамсалтай хэрэг нь бол Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужийн Маси хотод байрлах Economic Locker Storage Company хэмээх мах боловсруулах үйлдвэрт гарсан байгаа. Тус үйлдвэрийн ажилтан 35 настай Жил 2 м орчим өндөрт байрлах үйлдвэрийн зориулалттай том оврын мах татагч машины ойролцоо ажиллаж байхдаа тэнцвэр алдан машин руу унаж амь нас нь маш харамсалтайгаар хохирсон байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг дугуйтай зөөврийн шат ашиглан дээш гарахдаа хүл алдсан хэмээн дүгнсэн байгаа. Тухайн үед бол тус өрөөнд өөр хүн байгаагүй учраас яаралтай тусламж авч чадлаггүй ингээд харамсалтайгаар амиа алдсан байна. Тиймээс эрсдэлтэй нөхцөлд ажилладаг аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүстэй хандаж хэлэхэд эргэх татах хийх данг бүхий үйлдвэрийн хүнс тоног хөрөмжийг стандартын дагуу хамгаалтын хаалт хашилттайгаар ашиглаарай. Мөн зөөврийн болон дугуйтай шат ашиглахдаа дугуйны төгчийг заавал шалгаж тэгш гадаргуу дээр аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллан өндөр эрсдэлтэй механизмын орчинд ажилтныг ганцаарчлан ажиллуулахаас зайлсхийж
мэдээж яаралтай зогсоох товчлуурыг хялбар хурж болох байршилд байршуулах шаардлагатай байна. За түүнчлэн ажилтнууд зориултын бус хэрэгсэл ашиглан өндөрт гарах аюулгүй бус хамгаалах хэрэгсэлгүйгээр тоног төхөөрөмжөнд ойртуурс эрс татгалзаж хувийн сахлыг батыг бас чанга сайхан зүйтэй юм шүү. Тиймээс ажлын байрны аюулгүй ажиллагааг цаг тухайд нь хангаж эрслийг урьдчилан тооцоолох нь ажилтны амь насыг аврах хамгийн том баталгаа юм шүү. За манай дрон сонирхогч залуус болон удирдлагатай нисдэг тэрэг хүрэгдэх хүмүүс байвал энэхүү мэдээллийг үзэхэд бол гэмгүй гэж бодож байна. За зайнаас удирддаг тоглоом, технологийн төхөөрөмжүүд аюулгүй юм шиг санагддаг ч гэсэндээ за хэд анхаарал болгоомжгүй байх юм бол за маш харамсалтай явдалаас хүргэж болдог тухай нэгэн түүхийг бас та бүхэнд ярьж өгөх шийдлээ. За 2013 онд бол Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт бол Асаас удирддаг радикатор төрлийн нисдэг тэрэгний улмаас 19 настай залуу амиа алдсан эмгэнэлт явдал бол гарч байсан юм байна. За тухайн үед бол 19 настай Роман нь тусгай талбайд Elysian T-Rex 700 загварын 1 м хагас орчимтай сэнсний далайцтай өндөр хүчин чадалтай радио удирдлагатай нисдэг тэргээр агарын акробат үзүүлбэр хийх гэж байсан байна. За тэрээр бол нисдэг тэргээ дээш нь уруу нь харуулж огцон эргүүлэх эрсдэлтэй сургуулиуд хийх үеэрээ жолоодлогоо алдсан байна. За улмаар бол өндөр хурдаар эргэлдэж байсан карбон фибер сэнс нь түүний толгой болон хүзүүний хэсгийг бол хүчтэй зохиж за тэрээр бол хүнд гэмтэл улмаас газар дээрээ нас барсан байна. За хамгийн харамсалтай нь энэхүү ослыг бол түүний А болон клубын хамт олон нь бол нүдэрээ харсан байдаг. За амар үргэцэн залуу нь бол зайнаас удирддаг нисдэг тэрэгний клубт олон жил хичээсэн туршлагатай ийм сонирхогч байсан байна. За энэхүү харамсалтай явдал нь бол өндөр хурдтай эргэх сэнс бүхий радио удирдлагатай төхөөрөмж болон дронууд нь бол болгоомжгүй байдлын улмаас үхэл дагуулж болох юм маш аюултай зүйл юм а гэдгийг дэлхийд дахин сануулсан ийм сэрэмжлүүлэг болон үлдэж ажээ. За Мексикийн баруун хойд нутгийн Синалао мужид байрлах нэгэн зоогийн газрын гадаа за саяхан буюу мягмар гаргийн орой лайв бичлэг хийжсэн Мексик инфлюенсер бодуулж харамсалтайгаар амиа алдчихэ. За TikTok дээр бол тэрээр 500 гаруй мянган дагагчтай Кастелиум хэмээх залуу байсан. За тэрээр бол нэгэн челленжийн хүрээнд хоёр найзаагаа хамт бол хоол хүрээлтийн хувцас өмсөөд за лайв хийж байх үедээ инхүү бодулсан байна. За юу басан гэхээр мотоцикл унсан хоёр хүн түүний хажууд ирж зогсон, жолооч нь бол түүний толгой руу буутсан байна. За энэ үеэр бол лайв нь тасарч улмаар уг платформоос бол тухайн бичлэг бол устгагдсан за мэдээний сайтууд бол бичлэгийн тодорхой хэсгийг бол хадгалж авч үлдээд хадлагын дүр зургийг бол нийтлсээр байна. За цагдааихны мэдээлснээр бол нэгэн хүргэлтийн ажилтан амиа алдсан гэж бол мэдээлж байсан боловч за гүйцэтгэх ажил болон төрөл бүрийн гэрчүүдийн мэдүүлгийн ачаар за түүнийг бол инфлюенсер Кастелиум болохыг бол хожим нь тогтоосон байна. За хэвлэлүүдийн мэдээлснээр тэрээр 25 орчим настай бөгөөд амьдралын хэв маягийн буюу лайфстайл контент бүтээдэг байсан юм байна. За уг халдлага бол Синалао мужийн нийслэл Кулякан хоттой мужийн прокурорын газрын төв байрны ойролцоогоо хөл хөдөлгөөн ихтэй худалдааны талбайд бол гарсан байна. За телевизүүдийн бичлэгээс харахад бол шинжээчид хэргийн газраас нотлох баримт цуглуулж цогцыг зөөрлөх хооронд цэрэг болон цагдаагийн ажилтнуудыг дайчлан ажилуулсан. За тус бүс нутаг нь бол 2 жилийн өмнөөс орон нутгийн хүчирхэг картелийн дотоод тэмцэлд бол нэрвэгдээд байгаа юм байна. За хэвлэлийн мэдээснээр сүүлийн жилүүдэд Синалао мужид бол 10 гаруй инфлюенсер амиа алдсны зарим нь бол гэмт хэргийн бүлэглэлүүдээс холбоотой байж болцсошгүй юм гэсэн ийм сэжигт хамгийг гаргаад байгаа юм байна. За хүний амьдралд юу ч тохиолдож болно гэдэг. За гэхдээ зүгээр л яг гэртээ орон дээрээ ингээд 50 унтаж байхад чинь дээврэг чинь цөнглөөд бүр 1 тонны жинтэй өхөр таны дээрээс унна гэд төсөөлөд үзтээ. Үнэхээр санаанд багтамгүй санагдаж байгааз. За гэтэл яг ийм эмгэнэлтэй бөгөөд итгэмээргүй үйл явдал Бразилийн нэгэн жижиг хотод бол жинхнээсээ болж исэн юм байна. За 2013 онд Бразилийн Краtinga хотын Ocean суугч 45 настай João Maria de Souza эхнэрийнхээ хамт бол орон дээрээ маш ийм амгалан тавин унтаж байсан. За гэтэл шүн дуунд бол гинэс тас хийх чимээ гарч дээврэн цороод дээрээс нь бараг 1 тонн жинтэй асар том өхөр шууд орон дээр нь пит идэл унсан байгаа. За өхөр бол яг Жоугийн унтаж байсан тал руу унсан учраас тэрээр хүнд бэрцэн бөгөөд за хожим нь бол дотор цус алдалтын улмаас харамсалтайгаар эмнэлэгт амьсгал хураасан байна. За харин яг хажууд нь унтаж байсан эхнэр нь ямар ч бэртэл гэмтэл аваагүй бөгөөд үүнээс болж асар их сэтгэлийн дарамт айцтай болж үлдсэн. За харин нөхрийнхэн дээрээс унсан өнөөх өхөр бол ямар ч бэртэл гэмтэлгүй зүгээр л босоод гэрээс нь гараа авчихсан байна. За үнэхээр маш азгүй ийм харамсалтай хэрэг болсон. Тэгээ яагаад ийм зүйл болов гэсэн чинь Жоугийн гэр нь бол нэгэн өксүр толгодын ингэрт ингэж наалдан баригдсан байсан юм байна. За гэтэл толгодын оройд бэлчиж байсан хөршийнх нь өхөр хашаагаад аваад Жоугийн гэрийн аспастын дээгүүр явсан. За гэхдээ мэдээч хэрэг тийм нэмгэн дээвэр бараг тоон жинтэй амтныг даахгүй нь ойлгомжтой учраас өхөр бол шууд дээврээс цөмрөөд унчихсан байна. За ядчийтл яг очиж яг унтлахын өрөө за тэр дундаа эхнэр нөхөр хоёрын унтаж байсан орон дээр унсан нь бол үнэхээр харамсалтай. Тэгэхээр хүн өхөхийн хүрх юм бол хамгийн аюулгүй 50 гэж боддог гэртээ хүртэл унтаж байхдаа ингэж өөхөх боломжтой байна гэдгийг харуулсан дэлхийн хамгийн золгүй бөгөөд хачирхалтай явдлын нэгээр энэ үйл явдал нэрлэгдэн үлдсэн байдаг юм байна.
За саяхан Солонгос улсын Сөүл хотын төвд байрлах олон нийтийн амралтын баазад тооцогддог Чонгичон голын усанд бол дунд насны нэг эмэгтэй бол бие угааж буй бичлэг нь бүр MBC News-ээр ингээд цацагдсан байна. За гэтэл энэхүү бичлэг цацагдсан даруйд бол олон нийтийн сүлжээнд асар том шүүмжлэл өрнөж за иргэд бол хотын төвд олон нийтийн нүдэн дээр ийм ёс зүйн үйлдэл гаргаж байгаад бол итгэж чадахгүй байна гэсэн бол за мөн нөгөө хэсэг нь бол энэ бол соёлтой нийгэмд байж боломгүй орчин үеийн нийтийн эрүүл ахуйн наад захын хэм хэмжээг ийм зөрчсөн үйлдэл хэмээн бол ихэд бухимдан хүлээн авсан байна. Тэгэхээр маш олон иргэд бол ихэнх нь сөрөг сэтгэлтэй байна. За гэвч Солонгост гарсан энэ явдал бол манай улсад ч гэсэн маш их харагддаг. Тэгээ манай улсад бол зуны дэлгэр цаг ирэхээр бол амрагч, аялагчид бол гол усандаа хэртэй хуцаа угаах, за савн, шампунь, ая тавг угаагч ашиглан за бие болон эд зүйлсээ угаагаад зогсохгүй машин голын усанд оруулан угаах зэрэг зөрчлүүдийг бол гаргасаар байдаг. За гэвч бидний хувьд энэ нь ингээд за яах вэ? Нэг удаа штэ гэж боддог юм жижиг зүйл юм шиг санагдаж байж болно. За гэтэл байгаль орчин хүний эрүүл мэндэд бол энэ нь бол нөхөж баашгүй юм сөрөг үр дагуулж идэг байх нэ. За учир нь гэх юм бол савн, шампунь, угаалan байцад агуулгатай ингээ фосфат, сульфат болон гадруугийн идэвхт байцууд нь бол цэнгэг усыг маш бохирдуулт юм байна. За мөн машинаас гоожих тос, маслын үлдэгдэл нь бол усны экосистемийг бол шууд хордуулт юм байна. За гэтэл энэ дэлхийд бол зөвхөн хүмүүс амьдралгүй шүү дээ. Тэгэхээр химийн бодис болон савнгийн хөөс нь усны хүчил төрөвчийг бол бууруулаад тэгээ урмал болон заагаас бичиг биетнийг бол амьсгалж чадахгүй бол хүргэн устгах юм байна. За тэглээд бол доод талын иргэдийн эрүүл мэндэд бол хохиролтой байдаг. За таны угаасан савнтай, хэртэй, тостой ус бол голын урсгалаар уруудаад доош нутгалж байгаа айлбархуудын ундны ус малын ундраг болдог. За энэ нь бол ингээд ходоод гидсний өвчин, арсны харшрал халдвар төвчөнд тархах эрсдлийг ингэж дагуулдаг. Тэгэхээр гол ус гэдэг бол зөвхөн бидний амрах газар биш, байгаль их болон бусад олон амьд организмын гэр орон байдаг. Тиймээс соёлтой боловсон иргэний гаргах хамгийн ихний алхам бол мэдээж байгальтай болон бусадтай хүндэтгэлтэй хандах явдал. Хэрвээ танд зайшгүй хэрэгцээ гарах юм бол голын уснаас зайдуу хамгийн багадаа 50 метрийн зайд савтай усаа авч яваад ашиглаарай. Тэгээ аялал гарахтаа химийн бодис багтай байгальд задардаг юм зориулалт тэмдэгтүүнийг бас авч явах хичээгээрэй. За машина зориулалтын автугаалын газарт нугааж хөшгөн зүйтэй юм шүү. Тэгэхээр ус их орондоо тунгалаг бол ухаан бодолд тунгалаг байна гэдэг. Тэгэхээр нийтийн баялаг болох цэнгэг усаа хайрлаж бие болон үйлдэлээ зөв авч явцгаая. Тэгээ энэ хуурайлгыг бас байгаль ихтэй хайртай хүн цааш нь түгээж байглаа хамгаалцгаая. За Японы ерөнхий сайд Сане Такайчи өөрийн цахим хуудасаараа дамжуулан ерөнхий сайд альбом тушаал авчсноосоо хойш өдөр дундахгүй байх. За эсвэл дээд талнууд 3 цаг унтах нь хэвийн үзэгдэл болсон хэмээн бол мэдэгдсэн нь. За Японд аяар бол хүчтэй шүүмжлэл маргааныг дагуулад байна. За тэрээр бол өмнө нь парламентын гишүүн байхдаа 2-4 цаг унтдаг тухайгаа ярьжсэн ч ерөнхий сайд болсноос хойш ачаал нь бол эрс нэмэгдээд заримдаа бүр огт унталгүй хондог басна бол ийхүү дэлгэсэн байна. За баярын өдрөөр анх удаа 5 цаг унтснаа бол дээдийн хишиг хэмээн бичсэн нь ард иргэд болон улс төрчдийн дунд ачуул амьдралын тэнцвэрийн талаар том хэлэлцүүлгийг бол өрнүүлээд байгаа бөгөөд за ерөнхий сайд X хуудсанда өөрийн ажлын шахуу хуваарийн талаар инхүү нийтэлсэн байна. За тэрээр засгийн газрын чухал бодлогын бичиг баримтууд болон парламентын асуулгад бэлтгэхийн тулд шүнжэнгөө бичиг баримт уншиж хэдэн мянган имэйлд хариу өгдөг. За мөн ажилласаа гэртээ ирснийхаа дараа ванаа цэвэрлэх, аяг тавг угаах, хувцас угаах зэрэг ахуй ажлуудаа өөрөө амжуулдаг гэдгийг хэлсэн байна. За тэрээр үндэсний баяраар анх удаа бүтэн 5 цаг унтаж сайтар амраад за гэрийнхаас бөгнөрсөн ажлууд за тэр дундаа эндүүдх ажлуудаас нэгтгэж хийлээ гэж бичсэн нь 30 гаруй сая хүнд бол хүрсэн байна. За гэтэл түүний энэхүү пост нь нийгмийг бол хоёр талцуулсан бөгөөд за улс орны тэргүүн хүн унтахгүй байгаараа бахархах нь 3 мессеж өгч байна. За нойрны дутагдaltaй хүн үндэсний хэмжээний шийдвэрүүдийг эрүүл ухаанаар гаргаж чадахгүй, даалгавар болон ажлаа бусдад даатгаж чадахгүй, туслахуудаа ашиглаж чадахгүй байгаагийн шинж үзтэй хэмээсэн байна. За харин нөгөө хэсэг нь бол улс орныхоо төлөө нойроо хугслан байж зүтгэж байгаад нь баярлаа. За гэхдээ бас эрүүл мэндэ анхаараасаа хэмээн цаашаа магтсан байна. За гэхдээ энэ хүн үйл явдал нь бол Японы нийгмийн хамгийн эмзэг сэдвийг хүндсэн бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судалгаагаар за Япон улс бол өндөр хөгжилтэй орнууд дундаас хамгийн бага буюу дунджаар 7.3 цаг унтдаг. За бодит байдал дээр гэвэл бүр ихэнх нь 6-аас бага цаг унтдаг гэсэн үзүүлэлтээр хамгийн сүүлд бол ордог гэсэн байна. За Японд бол хит их ажилласнасаа болж зүрхэн зогсох, тархинд нь цус харах, за эсвэл стрессээс болж амиа золиослох үзэгдлийг кароши гэж нэрлэдэг юм байна. За Японы эрүүл мэнд хөдөлмөрийн яамны албан ёсны тоо баримтаар жилбэр 200-аас 300 гаруй хүн хит их ачаалаас үүдэлтэй өвчлөл болон амиа хорлолтоор нас барж улсаас нөхөн төлбөр олгогддог бөгөөд нөхөн төлбөр хүссэн өргөдлийн тоо жилд бол 3000 даваад байгаа гэсэн байна. Тэгэхээр та бүхэндээ нэмэлтээр бас ерөнхий сайд Сане Такайчигийн талаар товчхон мэдээллийг хүргэе гэж бодож байна. За тэрээр 1961 оны 3 дугаар сарын 7-нд Японы Нара мужид төрсэн 65 настай. За тэрээр бол Кобигийн их сургуулийг бизнес ба удирдлагын чиглэлээр төгссөн. За тэрээр бол залуудаа рок хамтлагт бөмбөрчин
Япон за мөн мотоцикл сонирхогч байсан ба. За Санэй Такачи бол 1993 онд анх парламентын гишүүнээр сонгогдсон бөгөөд за дотоод хэрэг харилцаа холбооны сайдаар хамгийн удаа ажилласан эмэгтэй улс төрч гэгддэг юм байна. За Японы түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд гэгддэг ийм одоо тоцтолтой нэг юм байна. За тэрээр Их Британий төмөр хатагтай Маргарет Тэтчерийг өөрийн одоо шүтээний гэж үздэг бөгөөд за Тэтчерч одоо хоногт 4 цаг унтдаг байснаар алдартай байсан тул Такачи түүнийг дуурайж байна гэх шүүмжлэлээс өртөөд байна. За энэ үйл явдал нь зөвхөн нэг улс төрчийн сошиал пост биш бөгөөд за орчин үеийн Японоос ол хит их ажиллаж амралтгүй явахыг баатарлаг үйл явдал гэж үздэг хуучин сэтгэлгээгээ халахыг хичээж байх үед одоо засгийн газрын тэргүүн нь өөрөө тгээс 3 цаг унтаж байгаа нийтэс нь нийгмийн шинжилэл болон одоо бодит байдал хоёрын хоорондох асар том зураг илтэд харууллаа хэмээсэн байна. Би саяхан одоо үндэсний телевизээр одоо Morning-а гэдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бол эргүүлэн татаж байгаа тухай мэдээ үзлээ. За гэтэл энэ бүтээгдэхүүнүүд нь бол манай улсад сошиал за маш их сурталчлаад сайн тэ эрүүл мэндэд ингээд тустай гэдэг маш их хүн авч хэрэглэж байгаа ийм бүтээгдэхүүн юм байна. За би бол хэрэглэж үзээгүй. За гэтэл энэ бүтээгдэхүүнүүдээс аюултай бактери илрээд за олон улсад бол зах зээлээс нь эргүүлэн татаж байгаа юм байна. За энэ мэдээг үзээд бол иргэн хүнийхээ хувьд за бусадтай бас сэрэмжлүүлэг болоосаа гэд хит хэдэн одоо чухал зүйлийг сануулж бодлоо олцмаар санагдлаа. За Америк нэгдсэн улсын хүн сэмийн хяналтын хороо болон за өвчнөний хяналт сэргийлэлтийн төвөөс за Morning-а навчит нундаг агуулсан зарим одоо суперфуд хүнсний нэмэлтүүдээс сальмонелла хэмээх одоо аюултай бактери илэрснийг бол аль биесээр тогтоосон байна. За энэ бактери нь бол эзний замаар дамжин халдварлаж өндөр халуурах за хүчтэй суулгах бөөлжүүлж одоо цаашлаад эрүүл мэндэд бол маш том эрсдэл учруулдаг ийм сөрөг нөлөөтэй байна. За яг ямар бүтээгдэхүүнүүдээс энэ бактери илэрсэн бэ гэхээр та бүхэн миний алд гарч байгаа энэ бүтээгдэхүүнүүдийн зургнуудаас бас харж болно. За манай улсад ч гэсэн одоо иймэрхүү амин дэм суперфудуудыг бол хувь хүмүүс каргогоор маш их оруулж ирж зардаг шүү дээ. За хэрэг танд болон таны ойр дотны хүмүүст бол эдгээрээс байдаг бол шууд хэрэглэхээ болоорой гэж сэрэмжлүүлээрэй. За энэ мэдээг үзээд би бас нэг зүйлийг бодлоо. За Америк нэгдсэн улс шиг одоо шинжилгээ ухаан лабораторийн хяналт нь бол одоо дээд зэгтэй хөгжсөн улсад хүртэл ийм асуудал илрээд тэ ингээд бүтээгдэхүүнүүдийн эргүүлэн одоо татаж байхад манай улсад яг ямар байгаа вэ те. За гэтэл манад бол мэргэжлийн хяналтын ерөнхий газар бол 2023 онд бол аль биесээр татан буугдсан байдаг. За одоо бол хяналтын чиг бүрхийг бол салбарын яамд нь бол хувааж өгсөн. За үүнд болохоор одоо хүнсний аюулгүй байдлыг бол хүнс удааж авах яам, за витамин болон одоо нэмэлт бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн яам болон одоо эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хариуцаж ингэж ажиллаж байгаа юм байна. За гэтэл яамдууд нь бол өөрсдийн хийсэн ажилдаа тий өөрсдөө хяналт тавьж байгаа нь бол салбар дундын бас уялдааг алдагдуулж хяналтыг сулруулж байна гэх шүүмжлэл бол маш их одоо гарч байна. За жишээ нь онлайн дэлгүүр, сошиал болон одоо хувь хүмүүсийн каргогоор хүнсний нэмэлт нэрээр оруулж ирж байгаа асар их одоо амин дэм суперфудуудад хийм болон одоо бактериологийн иж бүрэн шинжилгээ хийж бол амжихгүй байна. За гэвч энэ биш өртөө одоо хүнсний нэмэлт гэдэг нэршлиг бизнесийнхэн бас ингэж давуу тал болгон ашиглаж лабораторийн баталгаагүй зүйлсийг бол хэлээр нэвтрүүлсээр байна. За тиймээс засгийн газар болон одоо холбогдох байгууллагууд хүн сэмийн аюулгүй байдалд тавих одоо бие даасан чанга хяналтын тогтолцоогоос яаралтай чангаруулахгүй бол одоо иргэдийн эрүүл мэндэд тоглосон энэ мэт одоо замраагүй байдал зогсохгүй нэ. За бид бол хил галаараа юу орж ирж байгааг яг бүрэн одоо чанартай шалгаж чадж байгаа юу? Иргэн хүнийхээ хувьд те тэнд бас авилга байхгүй хэсэг дээрээс эргэлзэж байна. За үүн дээр бас нэгэн чухал зүйл бол олонний танил хүмүүс инфлюенсерүүдтэй бас хандаж хэлмээрэн мөн хэдий чухалч гэсэндээ одоо бусдын эрүүл мэнд эрдэнэт амь насаас юунаас ч илүү их юм шүү. Тэгэхээр төлбөртөө сурталчилгаа хийхдээ ядаж одоо өөртөө сайн судалж баталгаатай сигнаас лавж байгаа ч гэж хэлмээрэн тэгээд өөртөө ч гэсэн ууж хэрэгжилж үзээгүй гарал үүслэнээс тодорхойгүй зүйлийг те энэ бол ёстой мундагтай ёстой одоо сайн турааж ийн ёстой ингээ ядаргааг минь арилгалаа гэх мэтэр хит одоо ихтгэл үнэмшилтэй ярьж бас сурталчилгаа болооч. Тэгээд та бүхний үгэнд тэгээд маш олон хүн эрүүл мэндээрээс хохирох эрсдэлтэй байна те эргээд бас өөртөө ч гэсэндээ хуулийн асуудалд орох юм аюултай шүү дээ гэж хэлмээрэн. Тэгэхээр эргээдтэй хандаж хэлгээд хин нэг олонний танил хүн сурталчилж ивэл одоо тэр нь шууд ингээд сайн бүтээгдэхүүн гэж бол сохроор итгэдэг одоо болцоо хэрэгтэй байна. Ямар ч амин дэм нэмэлт бүтээгдэхүүн авсан та бүхэн найрлага болон баталгаа аль биесны зөвшөөрлийг нас өөртөө давхар сайн судалж байж ингэж авдаг хөвшилтэй болцгоё гэж уриалж байна. Тэгэхээр эмчээс асуулгүйгээр дур мэдэн бас альва зүйлийг уухай болио. Тэгэхээр энэ мэдээллийг хэрэгтэй нэгэнд нь хүргэж те ойр дотны хондоо сэрэмжлүүлж шеэрлээрээ тэгээд эхлээд эрүүл мэнд дараа нь хэрэглээ шүү. За үг хэлж өөрийгөө хамгаалж чадахгүй нэлэх хүрсээ бид хүнд итгэж үлдээж байна вэ? За манай улсад бол хэд хэдэн цэцэрлэгийн багш нар бага насны хүүхдүүдийг бас тамлан зовоосон, дарамтлсан юм ноцтой иргүүд бол бас араасаа гарч нийгмийг цочроож исэн. За хамгийн харамсалтай нь бол иймэрхүү араатнаас дор авиртай багш нар хуулийн одоо хатуу хариуцлага хүлээхгүй, ердөө одоо ажлаас халагдах төдийхнөр ялц авшиж өнгөрдөг нь бол илбэг байдаг. Яг ийм хуулийн цорхоо хариуцлагагүй тогтолцооны улмаас өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүдийг бас бие махбод болон сэтгэл зүйн гүн дарамтанд оруулдаг хэрцгий багш нар бас байсаар байгаа нь бол үнэхээр эмийн л дээ. Тэр мэдээж одоо ийм харамсалтай хэрэгүүд бол зөвхөн одоо манай улсад ч биш дэлхийн нийтэд бас байсаар байгаа. За хамгийн сүүлд дахин нэг цочирдмоор хэрцгий хэрэг бол Хятад улсын Жансон мужийн Фэншанд бол гарсан байна. Тэгээ энэ мэдээллээс үзвэл бол тус цэцэрлэгийн Чэн овогтой эмэгтэй багш хичээлийн цагаар ярьсан хүүхдүүдийг шийтгэхээр бол нэг нэгээр нь дараалалд зогсоосон байна. За багш бол эхлээд халуун цавны буугаар нэгэн хүүгийн алгыг түлж за улмаар бол цааш цухтах гээд оролцсон 4 настай бяцхан охиныг бол урдаа чирч авчираад уруулынхын дээд хэсгийг бол 2 удаа халуун цавуугаар түлж тамалсан байна.
За бүр үнэхээр аимшигтай нь бол ангид хамт байсан эрэгтэй багш нь энэ үйлдэлийг бол харж исэн мөртлөө хүндлэнгөөс оролцож бол ерөөсөй болиулаагүй. Тэгээ охины урал бол оройн мэдээж идээлээд, цэврүүтээд эмнэлэгт хүрэгсэн бөгөөд за хэрийг бол одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж багшийг бол ажлаас нь бол ингээд түтгэлзүүлээд байгаа юм байна. Тэр ингээд харахад бол хүүхэд хүчирхийлэгчдэд бол хүлээлгэх хуулийн хариуцлага хэтэрхий сул зүүлэн байгаа нь бол энэ мэт одоо хэрцгий үйлдэлүүд тасрахгүй байх гол шалтгаан бол болж гинэ гэж харж байна. Тэр энэ мэт болоо багш нар зүүсэн яргачод багш нарын нэр төрийг бол гутаага зогсохгүй хүүхдийн одоо бие махбод сэтгэлзүүд насан туршийн сориг үлдээчихэд ердөө одоо ажлаас халагдлаа гэд өнгөрдөг гэж бол таарахгүй байна. Тэр энэ бол зүгээр нэг одоо ёс зүйн алдаа биш одоо эрүүгийн маш хүнд гэмт хэрэг тамлал гэж бол харж байгаа. Тэгэхээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хинт ч гэсэн одоо ямар ч хөшөөлгүйгээр шоронд хорих багшлах эрхийг насан туршид нь хасах хамгийн одоо ялыг оноодог болохоос хэрэгтэй байна. Тэгэхээр тиймээс одоо энэ хүү мэдээг үзэж байгаа эцэгчүүд минь тэгээ хүүхэд тань цэцэрлэгээсээ ирээд ердийн үеийнхээс өөр зан авир гаргаж гинүү гэдгийг бас сайтар анзаарч хүүхдээс усанд оруулах хуцлах үедээ биен дээр нас ямар нэгэн одоо сорив хөхрөлт түлэгдэл байгаа эсэхийг бас өдөр бүр шалгаж байгаарэ гэж бас зөвлөмөр байна. Тэгэхээр хэрвээ хүүхэд тань цэцэрлэгтээ явхаас айх уйлахтай ингээд эсвэл шүн хард орж зүүдлэх за эсвэл бас гинэт одоо зожиг болох нь бол хүчирхийлэлд өртснээс тохой байж болно. Тиймээс цэцэрлэгийн удирдлагуудаас бас хяналтын камерыг тогтмол ажилуулахтай эцэгчүүд шууд харах боломжоор хангахыг шаардаж дуу хоолойгоос нэгтгэрэй гэж бол хүсмээрэн тэгээд эцэцний хэлэхэд бол багш хэмээх эрхэм алдрыг зөөж хүүхдийн талаас зүтгэж байгаа багш нар минь тэгээд та бүхний гар бол хүүхдийг хайрлах, сургах, хамгаалах зорилттой болохоос ш тэднийг хамлах, зодох, зэвсэг биш юм шүү. Тэгэхээр хүүхэд бол манай нийгмийн хамгийн эмзэг бас хамгийн үнцэнтэй хэсэг. Тэгэхээр тэднийг хамгаалах нь зөвхөн эцэг эхийн биш бас төр засаг, хууль хяналтын байгууллага болон эргэн бүрийн үүрэг юм аа. Тэгэхээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг хизээж бүү нөөж дарагдвал хизээж бүү төвчтэй ингээд нийгмээрээ сонор сэрэмжтэй байж бяцхан урсаас хамтдаа хамгаалцгаая. За та бүхэн бас миний энэ ард гарч байгаа бичлэгийг сайн харж байгаа бах. Тэгэхээр энэ бол одоо 6 дугаар сард хичээлийн нэгэн дунд сургуулийн дээвэр дээр бас юм маш цэц журдам хэрэг байгаа. Тэр юу басан гэхээр одоо бидний кинон дээрээс хардаг байсан буюу одоо сургуулийн 2 охин ангийнхаа нэг охиныг дээвэр дээрээс за бүр тэр өндөр хашлаг давуулаад доош нь одоо түлхэж унгаах гэж байхад нь одоо багш нь амжиж ирснээр азараас охины 8 насыг нь бол аварсан байгаа. За хэрвээ одоо багш нь тэ ингээд жаахан хоцорсон бол өнөөдөр бас нэгэн гэр бүл насан туршийн юм айхтар одоо хагцал харуулсал гэдэг зүйлийг бол амсах байлаа. За үүнийг хараад бол тэ миний хувьд бол үнэхээр одоо зүрх шимширхгүй байхын арга алга. Тэр өнөөдөр бол сургуулийн орчинд үе тэнгийнхний хүчирхийлэл гэдэг зүйл бол зүгээр нэг хүүхдүүдийн дундах маргаан биштэй бүр одоо утгаа алдсан зэрлэг яргалал нэгний одоо хөл рүү түлхдэг ийм амжигтай хэрэг болон хуурсан байна. Тэгэхээр сүүлийн үед бол мэдээ бэлтгэх бүртэл одоо сургуулийн сурагчдын амжигтай хэрэгүүд маш их гарч байна. Тэгэхээр одоо дууга өнгөрчөө гэхээр үнэхээр одоо ийм амар зүйл байгаа нь үнэн учраас дууга өнгөрчөөс чадсангүй. Тэгэхээр бид бол заримдаа мэдхгүйгээсээ мдэггүйгээсээ болж алддаг штэ. Тиймээс бас эцэгчүүдтэй томчуудаа цаанчнаас бидний мэдгүй ийм амжигтай далд хэцүү ертөнц байдаг шүү гэдгийг бас сэрэмжлүүлэх гэсэн үднээс үүнийг бол ингээд яриа сууж байна. Тэгэхээр хүүхдүүд гэдэг бол мэдээж одоо цав цагаан цааш шиг цэвэр ариун сэтгэлтэй гинэ хонгор байх хэрэгтэй боловч за одоо цагт томчуудаас ч илүү айхтар зэрлэг балмад тэ хүнийг өрөвдөг хайрлах сэтгэлгүй ийм басан байгаа нь бол харагдаж байна. Гэхдээ яг өмнө нь бол бас ийм хүмүүс бол мэдээж байгаа. Гэхдээ мэдээж одоо бүгдээрээ ийм биш тэ ингээд ийм хүүхдүүд бас илүү ошроод байгаа юм болов гэж харж байгаа. Тэгээд 10 жилийн хүүхдүүдийг харахад бол хинхэн одоо үжээ том хүн болчихсон мэт нүрэн будаал тэ хитрхээ одоо тодор одоо хумсаа будаад одоо хумс нь одоо баг сэлэмшиг болоод тэ үг хэлнч гэсэн ингэж дийлдэхэ байсан мэн. Тэгээд хүүхэд нь бол одоо аавын том цээж гаргасан ийм том яриатай тийм болжээ. Тэгээд надад энэ зүйл бол одоо хүний эрх гэдэг зүйл хэрээс хэтрүүлсэн зүйл шиг бол санагдаж байна. Одоо эрхээ одоо буруу ойлгосон ч гэдэг юм уу тэ. Үнэхээр одоо ирээдүйд басан дүүнерт давар хүүхдүүдтэй санаа зовж гин. Тэгээд хамгийн аимшигтай гэх юм бол өнөөгийн хүүхдүүд бол хүүхдэрэ байха болоод тэ буруу зүйлийг бусдыг тамлаж дээрлэхийг илүү одоо доглаг гэж хардаг ийм одоо гаж сэтгүүтэй ч юм уу болчихсон юм байна. Тэгэхээр сургуулийн орчинд зөв хүмүүжлэлтэй томоотой нэг арчаагүй гэж гадуурхдаг тэгж дууддаг мөртлөө бусдыг зодож дээрлэж байгаа одоо жинхэнэ арчаагүй хүүхдүүд бол мундаг гэж өрөмжлөөд нэгнийг хөөргөж эсэг бүлэг найзуудтай таалагдгаж бас ийм хариас үйлдэл гаргадаг болсон байна. За тэгэхээр бусдыг зодож байгаа бусдаас дог харагдах гэсэн энэ золбоо үйлдэл бол үнэхээр одоо хэрээс сэтэрж байгааг та бүхэн бас харж байгаа баг. Тэгэхээр энэ бол одоо цахим орчны хараа илтгэхгүй нөлөө хүүхдүүдийн тархийг угааж одоо тэд хүний амнаас ямар үнцэнтэй ухамсарлах сөхөөгүй хийж байгаа одоо үйлдлийн үр дагаврыг ч гэсэндээ огт төсөөлөхгүй байгаас бол үүдэж ингэж харж байна. Тэгэхээр зарим аав ээжүүд миний хүүхэд тийм зүйл хийхгүй манай хүүхэд гэртээ томоотой л байгаа гэж бодож итэл бодит байдал дээр тэ гэртээ одоо маш тийм гимгүү сахиусан тэнгэр шиг хүүхэд сургуулийн орчинд хин нэгний хөл рүү түлхэж байгаа ярахчин байгаагаас үүсэхгүй эсвэл одоо хохирогч болж байх гэж мэдэх аргагүй. Тиймээс одоо хүүхдүүдтэйгээ цаг гаргаж бас та бүхэн ярилцж байгаарай. Хин нэгнийг дээрлэхийг гадуурх нь хизээч лаг зүйл биш одоо харин хамгийн чүүртэй гимт хэрэг гэдгийг бас тархинд нь ортол ойлгуулах хэрэгтэй байна. Тэр хүүхэд чинь хинтэнд хөрлөж цахим орчинд юу үзэж найзуудтай таалагдахын тулд ямар алхам хийж байгааг бас анхааралтай ажиллаарай. Хэрвээ хүүхэд одоо буруу зүйл хийсэн бол хүүхэд хэмжин гэж хаацаалалгүй хариуцлага хүлээл гэж сурах нь нас юу юунаас илүү чухал байна. Тэгэхээр өнөөдөр бид бас энэ үүн дээр ингээд дуугаа өнгөрөх юм бол маргааш хэний хүүхэд хохирогч эсвэл хэрэгтэн болоо зогсож байгааг бол мэдгүй учраас нийгмээрээ бас сонор сэрэмжтэй байцгаая.